За манай компанийн хувьд ажлын байр гарсан тохиолдолд нээлттэй зарлагддаг. За ажлын байр нь ETTC-ийн сайтаар нээлттэй зарлагддаг бөгөөд ямар нэгэн байдлаар цаасаар болон хувь хүнээр зуучлаар дамжуулж ажилд орно гэсэн асуудал бол байдаггүй. Магадгүй танд одоо ийм асуудал үүсэх юм бол та манайх руу гомдлоо гаргаж болно. Гомдол гаргах бол хоёр төрлийн холбоо байгаа. Нэгдүгээрт 1810 72 дугаарын 3 дугаар сугаар холбогдож гомдлоо өгч болно. Мөн ETTC-ийн сайтын маань сайтн дээр маань өргөдөл гомдол гэсэн хэсэг дээр авилга ашиг сонирхол гэсэн хэсэг дээр нь та өөрийнхөө гомдлыг гаргаж болно. Аж ахуйн нэгж байгууллагуудад нөгөө ажилд оруулж өгнө. Тэд тодорхой хэмжээний ингээд мөнгө урамшуул өгч юм бол ажилд оруулж өгнө гэх төрлийн залхах гэмтэрэг маань цагдаагийн байгуулалт бүртгэгдэн мөрдөн шалгах ажиллагаа явагддаг. За энэ дээр юу гэж цагдаагийн байгууллагаас анхааруулж зөвлөж байгаа вэ гэхлээр ерөөсөө аж ахуйн нэгж байгууллагууд маань өөрсдөө албан ёсны цахим хуудасаараа тухайн ажлын байрны сул оронтон дээр ажлын байран дээр ингээд зар мэдээллүүдийг байршуулж холбогдох мэдээллийг хүргэдэг. Залхах гэмтэрэг маань өөрөө эрүүгийн хуулийн дээр маань хуульчилж өгсөн 17 дугаар бүлгийн өмчлөх хэргийн эсрэг гэмтэрэг дээр заасан байдаг. За 17-гийн 3 дээр яг залхах гэмтэргийн маань заагаад өгсөн. Энэ залхах гэмтэргийн маань шийтгэл оногдолт нь гэхлээр ерөөсөө торгуулийн шийтгэл болон зорчих эрхийг хязгаарлах мөн тухайн залхах гэмтэргийг зохион байгуулсан буюу тухайн онц хэмжээний хохирол учруулсан тохиолдолд тухайн шийтгэл маань бүр 12 хүртэл жилээр 20 шийтгэнэ гэсэн юм хуулийн зохицуулалтын заалттай байдаг.